ажээ. Яасан Колт? Та намайг ихчтэй байсныг мэдэх үү? Таас ягч нь биш юм уу? Үгүй ээ ажээ. Би чинь 2 ихчтэй. Таныг эзэн дотор байсан хүүхэд өгчихсэн тийм ээ? Хин чамд тэгж хэлсэн юм. Над дээр нэг охин ирээд таныг эзэн байхдаа нас барчихсан гэж хэлж байна лээ. Хүүгээ үхэл дайрхан байхыг мэдрэх тэр зовлон хамгийн аимшигтэй. Хөөч нь амьдрахгүй гэж юмч хэлсэн. Гайхамшигт итгэл үлдлээ. Миний тайлбарлаж чадхааргүй зүйлийг тэр хараад байна. Таны хүү хөх шахсан гэсэн байхаа. Намайг дээшээ хөөрч эхлэхэд ээжний өрөөнд харин та нөгөө өрөөнд байсан. Гайхалтай бодит түүхээр сэдвлэг. Тэр нэг зүйлийг ажиадал зогсоод байна. Колтон зүгээр үү аваа? Заримдаа сони юм яриад байх юм. Таны өвөг па гэдэг байсан тийм ээ? Намайг чам шиг байхад бурхан болчихсон юм аа. Өөрөө өвөө их сайн хүн. Чи өвөөтэйгээ уулзсан юм уу? Энэ уулзсан хүн чинь мөн үү? Мөн байна. Өөрөө өвөгийн зураг мөн байна. Хонгор минь чи хүүхдийн хамар зогчихсон юм уу? Колтныг шоолоод байсан юм аа. Одоо тасыг шийдэх хүү? Юу гэж дээ? Аав нь гараа өвдөхгүй зохихыг л зааж өгье. Тэрэнд итгэмээр л байна. Даанч ярьж байгаа зүйлс нь ямар ч боломжгүй ч дээ. Бид бүгдээрээ дэмжмээр байна. Гэвч хотыг цирк болгож болохгүй шүү дээ. Хүмүүс надад итгэхгүй байгаа тийм ээ? Их юм зүгээр л итгэхээс айж байгаа юм. Энэ амьдралд анхаарлаа хандуулсан нь дээргүй юу? Нууцын түлхүүрийг олох вэ? Миний хүү дэвчэнд очсон болов уу? Буудаад Санаа зовлтгүй. Бүх юм сайхан болно гэж хүүч нь хэлсэн. Хүн бүхнийг өөрчилж байна. Үннийг олох вэ? Бид бүгдээр ямар нэг юм мэдрээгүй гэж үү? Хүүхдийн анхны ойлгох юм. Найз нөхдийн зориг зүрх, ээж аавын хайр гээд энэ бүгдийг харж байгаагүй гэж үү? Би хардаг. Тиймээс ч би итгэж байна. Харин та Дэваажин байдаг юм.